За, сайхан зүнчсэн үү, сайхан амтсан уу, сайхан мэдээ дуусах demonstrate хэмээсүүдэн яйбаа. Infinity Cast хийсэн сарын 12-нд Cinemanex нэ. Одоо киноны татах хамгийн сүүлийн автоматик дэдабогын хөрөхийн бас Японд заяа Infinity Cast гахны кино маань Лос Анжелесд 18-нд хийсэн байна. 10-ын дотор 10 тэрбум йений орсох олж өмнөх Megan Train киноныхоо нийтийн орсгоос давсан тооцоогоотой. За энэ клиптэй 9 сарын 12 гэж тавуулж ирсэн ч Pirate with Brothers босоод нэг 8 сарын 12 ихээр уршуулсан мэд дараасан бол 9 сарын 12-нд доосны хэрэг болсон юм байна. Хотемэр гişбиризаан гэ босод бүх улсуудад 9 сарын 12 нэн. Гэхдээ Монголд 9 сарын 12-нд нэг боловч Cinemanex кинотеатр магадгүй таны хүслээр одоо та сонсож байгаа таны хүслээр 9 сарын 11-ний орой үзүүлэл ямар вэ гэдэг сонголтыг танд өгч байна. Та манай Cinemanex-ийн дүүн давхрах байрлах касн дээрээс очоод тасбараа өөрчилсөн цагаас хэрэг касн дээрээс биеэрээ эрт авах боломжтой шүү. За одоо орсон баашингийн талаар томьёо сүргээ заяа. Японд 10 сарын дотор 10.6 тэрбум йений орших болсон. Японы түүхэнд хамгийн өндөр оршихтай кинонуудын нэг болж чадсан. Шүмшигчд янз бүрээр билээ авсан ч фэнүүд нь анимац тусаанаас фэсбүүкийн бүштэй фэсбүүкийг үнэхээр туссан магтаж интернетээр бүрэнсэ шоурч чадчихнөө. Гайхалтай. Тэгээд Япон тасаач дээр ер нь үйлдвэрлэгч Япон тасаас ингэж зүйл байгаа. Pirate Express зайс хийгээрэй гэж ховжин их эзэмшигч Pirate тахтыг зогсоох хууль ёсны арга хэмжээ авч хийсэн нь одоо жижиг сайтуудаар болон ийм жижиг аппликейшнээс ч юм уу үзэх ямар ч тийм гоё каптай биш ээ гэдгийг бүр хашбын ёсоор бишин ингээд тууснуудад мэдээж хийчихсэн. Энэ яагаад гэхээр театр кино үзхийг зүйлсэж байна гэсэн бүрийн татгаа ашигтай та Японоор хайгаад үзэрэй заяа. Энэ нь хамгийн том хэсэгтэй заяа. IMAX сайн дугуйтай орчин зориулсан кинохийцтэй болсон. Кинотеатрт үзчихэж яг төс мэдрэмжийг авах юм. Гэрээ 9 сарын 11-нд Ямас хэрэг мэдээд байна. Cinemanex кинотеатраас